Чамайг л нэг л өдөр зүг зүгээр сургуулийнхаа аялалдаа явж явах чинь гинт өөр ертөнцид аваад ирвэл чиний бодлоор чи тэнд юу хийх вэ? Амьдрах уу эсвэл үхэх үү? Мэдээж хүн чинь амьдрахыг сонгоно л доо. Hi guys. За санаж би баг 2 сарын өмнө байхад амьдралдаа анх удаа нэг энэ аним тайлбар гэдэг бичлэгийг хийж эхэлж байхдаа ярьж ирсэн нэг аним болох чадамжинд нөлөөлөх скил гэх анимыг санаж байна. Тэгвэл тэр анимын part 2-ыг оруулчихъя гэж бодлоо л доо. Мэдээж бүгдийн бүтнээр нь. Тэгвэл бол айгүй их part 2 гэсэн санал бүр ирээд байна. Миний бусад бичлэгнүүдээс илүү их ирээд байгаа болохоор оруулчихъя гэж бодлоо. Сүүлд манай Товка гэх гол дүр маань хаягдмал гянданд цөлөгдөө дууссан бол одоо үргэлжлүүлье. Гянданд бол угийн мангас зэрлэг амьтад гих зүйлс их байдаг нь мэдээж. Тийм ч манай залуу амьдрмаар байсан болохоор нилээн тэмцэнэ. Сүүлд левел нь ч бүр талийж өгнө. Энэ мэтчлэн тэр гянданд амьд үлдэхин тулд аль чадгаараа л тэмцэж амьд гарахын тулд юу ч хамаагүй алж бас идэнэ. Сүүлдээ Товкаж ухаан санаа нөшөө авалтандаа автаж Вишис гэх дагныг маш ихээр үзэн ядаж бүр агнахаар за юу мөрч юм дээ нэг баахан харааж унна. Вишис гэх дагныг харахын хажуугаар хүртэл ангийнхнаагаа ч хүртэл дэндүү ихээр үзэн ядаад байна. Гяндангаар явж байтал хуучин аялж байсан аялагчид энэ гянданд өгсөн байх магадaltaй хідэн цогцос дээр ирж эд зүйлсийг авахд хажууханд нь бас нэг өөр өгсөн бий байна. Тэр бий бол хуучин байсан Авва Даянч Ангри гэх ах хүү. Гэхдээ өөр нэг нэр нь Харанхуйн Баатар Ангри. Ийм нэртэй хүн барыг энэ гянданд өгсөн гэхээр энэ гянд нь нэлээд аюултай гянд. Тийм мөртлөө манай хүн амьд яваад байгаа нь сонирхолтой. Бараг л түүхэн дэх агуу баатар юм байна л дээ Ангри. Хөгшин ирээ өгсөн шалтгаан дагн Вишисээс болсон бөгөөд угийн тэрч хэрэггүй гэдгээ мэдчихсэн болохоор гянданд амьсгаа авсан байдаг. Товкаж юм хумыг нь ухаж тонгочж байгаад ном олох ба тэр нь 20-тай аргуудын ном байна. Даанч манай хүний эрдэмэн дийлэхгүй гэх юм уу юутай ч уншиж чадахгүй. Эцэст нь агуугаас гарлаа гэсэн чинь агуугаас гарахын тулд бас энэ харагдаж байгаа заван царайтай мангас гэх үү эсвэл эмхтэй гэх үү энийг нь юутай ч дийлэх ёстой юм байна лээ. Бараг тэр агуу даяанч чи энэ мангасад алуулсан байж магадгүй. Гэхдээ ихтэй ядж яхад энэ мангас нь бүр өнөө заваа мангас амнаасаа юм гойжуулаад бурх минь болоод өгөөч. Яадаг аним бэ? Харин мэн Товка ухаан сэлж хан жүжиглэж байгаад яалтчгүй амархан ялаад авна. Угийн л өндөр левелтэй байсан л та. Ер нь л өөрийгөө хэд хүчтэй мөн ялалтанда бат итгэж барцсан үедээ л чамд уучрахаа зүйл бол үхлийн аюул гэдэг юм байна л дээ. Тэгэхэр бороос хамаагүй битээ өнгөрөөрэй guys. Өнгөрчлөхгүй шиг өндөр дарамхан л. Харин энэ үеэр энэ ертөнцид ирсэн нөгөө ангийн хүүхдүүд нь бүгд л чадвартай бардаад жаргалаа эдэлж байна. Ойд мангасуудаа тоглоод л бүр ядчихад эдэр нь амар өнгөрөө. Тэгснэ зөвхөн Товкаж гэлтгөө эдэр нь анги дотроо хүртэл хоорондоо нэгнийгээ овоо дээрлэгнэ. Хэд хэдэн групп болоод тарсан хүүхдүүдийг нь өөрсдөө багт оруулж нохоо шиг л болгодог юм байна л дээ. Ядчихад энэ ангид нь гимгүү цагаахан охид хүртэл байгаа бөгөөд тэднийх нь бинтэнд хурж хүчээр мангас алуулж баахан за нэг тийм ойлгож байгаа зү guys. Нэг тийм болд юм аа. Ийм байгааг нь тэсгүй энэ ангийн дарга болох Аяка гэх охин дагн Вишис дээр очиж гомдол гаргахад нөгөөх нь чигнээс жүжиг тавьж ууслал гуйж ойлхуу шахав юм болноо баг. Товкож ашгүй гиндангаас гарсан бололтой хаашаа явахаа мэдэхгүй гадуур жаал хийцгүй алхаж замдаа хөөрхөн найзтай болдгийн. Тэр нь слайм. Слайм бол хүн болгоны л мэддэг ямар ч анимын суг мангас штэ. Бороос тэрийг нь мэдж байгаа ч гэсэн Товка халамжлахаар болно. Товкаг амарч байхад нь ард нь Баатар нэртэй хэд хэдэн дээрэмчд гэх үү эсвэл хөлсний гарууч гэх үү юутэй ч учиргүй л мань хүнийг аална гээл шин сэлмээ энэ дээр туршмаар байна гэд бас нэг ойлгохгүй гараад байна. Юун залуус юм гэсэн хүн хөөж байгаа бороос байх ба хөөж байгаа хүн нэг улсын хат юм уу гүнж юм уу нэг тим юм байна. Ядчихад нөгөө эмгтэйг олохороо ингэн тэгнэ гэд нэг янзлан манзлан гэд тэгээ Товкогийн уурын хөргөчнээ. Удаачгүй бүгд л газар дээр өгчнө. Харин тэрийг нь харж байсан нөгөө хөөлгүүлж байсан гүнж нэртэй эмэгтэй нь бас манай хүний скил өртөөд хид хідэн зүйл асуучаад яваад өгнө. Товкаж явсны эцэст хотын бараа харж арай гэж аргалж байн хот руу орон эхлээд буудлаа. Тэгээд хоол ундаа тэгсхийгээ жаал амарж байгаад
Маргааш нас нь энэ хотын ойр хавьд шинэ гэндан гарч иж мань хүнд ч тэр байхаас нь хэрэгтэй зүйлс байсан болохоор орохоор болно. Үгүй ядж хахад энэ хотод бас нөгөө ойд байсан эмэгтэй таарнаа. Эцэст нь гэндан рүү орж яста бүгдийг нь хөөрхөн харгалаад явна. Мань хүн бурууч нь бүр угийн өндөр түвшинтэй болцоолохоор жоохон тэнгисхий гээл хөөрхөн зохицуул явна. Тэнд нь нас хэдэн ойлггүй гараад байна. Нөгөө гүнжийг оролдох гээд ярьж байхад тэслгүй мань залуу бүгдийг нь алчна. Хажууд нь сансаа сууж салгаар. Гэндан өчнөө зүйл болсны эцэст манай залуу нөгөө гүнжтэйгээ хамтрахаар болно. Энэ эмэгтэй хүүгийн сэвтэй байгаамаа. Манай хүнийг дагаад байгаа байхгүй энэ. Хандралт юм уу эсвэл тагнуул байгаа. Тэр хоёр ярьж байхдаа нэг зүгт гэдэг мэдээж Товка уншиж чадахгүй байгаа номыг нь уншиж чаддаг шулам дээр очихоор болно. Тэр шулам нь чөтгөрийн хөндий гэдэг энэ ертөнцийн хамгийн аюултай газар болох газар амьдарч юм байлээ л дээ. Бүр тэр хоёрыг бүхэл улс мэдсэн. Улсын зэрэглэлийн дайчид болох луугийн дайчид гэх хүмүүс хөөгөөд ирсэн. Тэд нар нь бүр мань хүнээс илүү хүчтэй. Хүн төрлөختний хамгийн хүчтэй нэгэн гэдэг юм байна л дээ. Хэдий сандарч байсан ч Товка ивэр хил амаараа хилцээр хийх гэж үзнэ. Тэрийг нь хараад 50 төрхтэй шилдэг дайчин хүртэл гайхаж яагаад энийгэд байгааг нь бас өөрсдийнх нь өмнө зогсож байгаа байтал айхгүй байгааг сонирхож эхэлнэ. Товка гэхдээ арай өөр төрлийн хүн. Хил ам нь хөгжсөн гэхүү эсвэл хүн өдөөхтөө сайн ч гэхүү маш амархан дайчны салгад тархитчихна. Яг тархитлаа гэж бодтол манай залуу юу гэж өөрийнх нь эсрэг тэрсэлцсэн нэг амьд явуулах вэ? Шууд л залжаа харах хэрэглэж бүгдийг нь ална. Хүн төрөлхтний хамгийн хүчрхий залууг маш амархан ална. Манай залуугийн дайчгүй сэргэлэн байгаа шүү. Дандаа сурах хэрэгтэй. Мэдээж хүчрхий залуу ганцаараа байгаагүй нь тодорхой. Багийнхантаа байсан болохоор багийнхан ч хүрээд ирнэ. Товка ядж хахад дэндүү хүчрхэг бас дээрэс нь ухаантай тул амархан дийлчнээ ядж хахад бурхан минь. Харин энэ үед энд шилжиж ирсэн сурагчид болох алхаагүй юмнууд нь хээрийн бэлтгэл гэсэн зүйл хийж байдیں۔ Мэдээж энэ сурагчдыг нь бол манай Товка бол ална л гэж бодож байгаа. Манай хоёр ч явсаар байгаад нэг хотод ирэхэд боолууд гэхүү зарцууд гэхүү тиймэрхүү хүмүүсийг хооронд нь зодтолдуулдаг мөрөдтэй холбоотой хот эдэн. Ядж хахад тэр хотын хамгийн сайн зодтолдог нь Ерөөс шиг эмэгтэй. Нөгөө номыг нь уншиж чадах шолмыг хүртэл яаж явах хаана байгааг нь хүртэл мэддэм байлээ л дээ. Тийм болохоор Товкагийн зорилго тодорхой. Ерөөсөө ихчийг өөрсдийн багт оруулна. Товкаж ярилцаад аялалдаа хамт авч явах гэж үзсэн чинь нөгөөх нь нөр өгөхгүй. Ядж байгаа тэр Ерөөс нь бас орхиж явж болохгүй нэг хүнтэй болоод л явж чадахгүй байгаа юм байлээ. Мань Ерөөс эмэгтэй энэ бүх тулаанд оруулж ирсэн түүний боолын 8 гэх хогшин ахгүй. Бүр энэ тулаанаар мань Ерөөсийг ална. Арьсаар нь хувцас сийнч гэх нүү юутай ч муулж байгааг сонсчихноо манай залуу. Окей. Эмхтэй шүү дээ нэр. Тэгээд ямар тулаанд орж тулдах. Шууд л Товкасераас хоёрт итгэж тэд хамтдаа хоттоос зайлуулнаа. Нилээн юм болсон ч хотоос холдож болж чадна. Гэхдээ мэдээж тэднийг зүгээр явуулах нь тодорхой болохоор хэд хэдэн хүмүүсийг явуулсан байна. Ордны хүмүүс л байх шиг байна гэсэн чинь давхар итгэгч шидэн хүрэл байна. Товкач нилээн зайл ухаан арга мэх хэрэглэж байж бүгдийг нь цааш нь харуулна. Харин хойноос нь хөөж байсан ордны цэргүүдийг Ерөөсөгч уурандаа янзлна. За уучлаарай янзлна гэдэг нөгөө эмх амтан болохоор нь жижилсэн шүү guys. Эцэст нь тэд бүгд ачаагаа аргалсан болохоор дараачийн аялалдаа бэлдэж баг багаар хүрх газартаа ойрцоор л байна. Явсны үр дүнд чөтгөрийн хөндийж орж ирэн хэд хэдэн мангасуудтай тулалдаад тэр балгасанд байсан мангасуудыг бодох юм бол энэ мангасууд нь хамаагүй сул дор юм байна лээ. Ядж хахад энэ газрын мангасууд нь хүчтэйж биш бас сул дорооч биш. Тэгснэ харагдах байдал нь бүр шумуул аалц хоёр холилдсон үг юм нэг иймэрхүү зандаа бүгд заван төрхтэй амтнууд. Тэгснэ гинт Товкагийн цүгэнд байсан өндөг гинт хагарч дотроос нь за понийг да гарч иж бүгдийг нь шоконд оруулна. Энэ харагдаж байгаа поны шидийн амт юм байна л л дээ. Ер нь масо шингээх тусам хүчрхэг болдог төрлийн шидийн амт юм байлээ. Тэрийг нь мэдсэн болохоор Товкач өөрийн масоогоос баг зэрэг хуваалцаад нөгөө пони ч морж байгаа болж пони жаага болж нэг иймэрхүү мангас олчноо 8 хүл гартай бурхан минь. Яг нь харагдах байдал нь зөв гэхдээ жоохон заваа. Мань хийц ч бүр чөтгөрийн хөндөд юу байх эсэх нь хамаагүй зүгээр л алхаж байхдаа хүн төрөлт гэдэг төрлийн мангасуудтай таархан хажуугаар өөр төрлийн бүх мангасууд нь хөдөлж эхэлнэ яаж хат. Мэдээж хүн төрөлт мангасууд ингэж аймараа хөдөлсөн болохоор Товка бүгдийг нь харгалахаас өөр аргагүй болно. Товка бүх хүн төрөлт мангасуудтай аимшигтай тулаан болж хахад хажуугаар нөгөө ойлггүй ангийнхан ч дотроо хагаралдаж
нэгнийгээ зэрэглэлээрээ ялгарлаж эхэлнэ. За guys, нэг юм хэлэхэд энэ ангид нь ээс төвшний бааtruуд хідэд байгаагаас ганц баатар нь хувийн эсгэлгүй. Тэгэхээр тэр баатар нь бүх ээс төвшний бааtruудад доош нь татаад байгаа гэсэн үг. Мөн B зэргийн баатар нь A зэргийн баатараас хүртэл илүү байгаа гэж хэлдэг нь манай E зэрэг байсан Товка яагаад ийм хүчтэй болсон гэдэг нь энэ ертөнцид бааtruуд зэрэглэл хамаагүй эсвэл аниме эхлэлд нөгөө Дагин Вишисийн тэр зэрэглэл яриад байсан юм нь худ болж таарна гэсэн үг. Харин Товка нөгөө чөтгөрийн хүндэд дэгдээд байсан мангасуудыг бүгдийг зохицуулна. Бүр өөрөө өмнө байснаас илүү хүчтэй болчихно. Гэвч нүүдэл дундаас ганцхан мангас Товкаг ажиллаж байдیں۔ Тэр нь эднээс хамаагүй хүчтэй. Хүн төрөлт мангас бараг л манай Товкаг алах гэж байсан ч аргалаад амжнаа. Товкаж тэр хэмжээгээр ядарч нэг сэрхэд эрүүсэгч үүрэж явж байна. Азаарч бүх зүйл зөвөр өнгөрч хинж үхээгүй мөн хинж гэмтээгүй. Хэд хоног өнгөрсөн ч эцэст нь манай хэд явсны эцэст өөрсдийн хайж ирсэн хориотой шулам гэх хүнтэй уулзсан. Тэр нэ сайхан ихчээ та нар зүгээр харал да. Гайхалтай эмэгтэй энэ хориотой шулмгүй. Та нар харал да. Тэгэхээр ингэж дууссан болохоор манай анимд season 2 байж магадгүй гэсэн онол гарч ичаа. Гэтэ яг season 2 байгаагүйг сайн мэдэхгүй байна guys. Тэгэхээр дотроо дараагийн анимуудыг хүлээгээ сууж байгаарай. За guys, энэ хүртэл үзсэн бол мэдээж лайк болон subscribe дараад өгөөрэй. Мөн шинжилж гарч та нар минь энэ 25 онд үр бүтээлтэй байгаарай brothers. Тэгээд дараагийн бидний нүдэдний нүдлүү биш бусдын хөхөг зүрүү. Эбогийн хилдгээр чамайг хайрлаж башаанал хөт энэ насталуу.